Хууль бусаар Америкийн нэгдсэн улс руу гарсан Батарийг манай улс 2013 оны 5 сард буцааж авчирч байсан. Харин Батарийг дагалд ирж буй 22 үлэг гөрүүлийн олдврыг энэ оны 7 сарын 14-ний өдөр Америкийн нэгдсэн улсаас аль биесээр манай талд хөдөлгөж өгсөн. Тэгвэл Америкийн нэгдсэн улсаас тэрвэлтэн гарснаас хойш 2 сарын дараа энэхүү их орондоо ирж байна. Энэ 22 олдвор маань бид нар аль болохоор сав баглаа боодлын гээд багасгасан нэг үлэг гөрүүлийг нэг савнд хийн гэвэл одоо бүр замбраагүй их том оврын болох гээд байсан учраас бид нар аль болохоор мэрэгжлийн төвшин тэр волонтер ажилчдыг ажиллахтаа чиг үүрэг өгсөн. Палеонтологч болор цэцэг тэнд Америкт ажиллаж байгаа хугацаанд бол яг энэ дээр ажиллаад нийтдээ бол 29 хайрцаг болтол нь одоо ингэж багасгасан. Тэвэлтийг зохион байгуул, дээс нь аюулгүй байдлыг хангах үүднээс нийслэлийн цагдаагийн газар, нийслэлийн замын цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн маань одоо туушингийн хяналтын талбай буюу одоо нарны гүүрний урд байдаг хяналтын хэсгээс талбайгаас одоо үлэг гүрлийн төв музей буюу бидний хэлж байсан Ленин музей шүү дээ. Энэ музей хүртэлх замын чиглэл одоо тэр тэвэлтийн үйл ажиллагаанд зохицуулалт хамгаалт хийж ажиллана. Эдгээр үлэг гөрүүлийг тээвэрлэн авчрахад нийт $100,000 зарцуулсан байна. Эдгээр долларуудын дотор Батарын олдвор, Авира Баторын чулуудсан мөндөг, 5 үлэг гөрүүлийн хамтдаа чулуудсан яс зэрэг байгаа юм байна. Хамгийн гол нь энэ бүгд Монголын говьоос олдсон гэдгийг судлаач тогтоосон байна. Судлаач Марк Норрел энэ төрлийн олдврууд хэн ховор шинжлэх ухааны чухал судлагдсан болохыг тэмдэглэсэн байна. Ирэх 2 жилийн хугацаанд дахин 8 үзүүрийг Америкийн нэгдсэн улсаас оруулж ирэхээр болсон гэдгийг албаныхан хэлж байна. Тод мэдээний дэлгэр 2 шүрэн сөх мэдээллээ.